өдөр тутам амьсгалах бүртээ хөдөлмөрийн боломжоо бага багаар хүнслүүлж байгаагаа мэддэг. Амьсгал бүр алдагдсан боломж болжээ. Хуульч шуухай байгаль орчны сорилтууд сэтгүүлд хэвлэгдсэн судлаач Алтан сүхийн баяр бэлэг Дийлэр хутад. Субхасас Бэра нарын хамтран боловсруулсан амьсгалын үндсэн Улаанбаатар хотын агаарын бохирдол хөдөлмөрийн нийлүүлэлтэд хэрхэн нөлөөлж байна вэ нэртэй чухал асуудлыг хүндсэн судалгааг танилцуулж байна. Утаа бол зөвхөн эрүүл мэндийн асуудал биш, харин амьдралын боломж гэдгийг нотолсон судалгааны гол агуулгыг хөндөхөөс гадна судалгаанаас олж авсан гол сургамжууд, судалгааны хязгаарлалтууд, цаашид өргөжүүлэн хийж болох судалгааны чиглэлүүд, агаарын бохирдлыг бууруулахад хэн бүхнийг гүйцэтгэх нийгмийн үүрэг зэргийг танилцуулна. Агаарын бохирдол бол зөвхөн эрүүл мэндийн асуудал биш. Энэ нь эдийн засгийн үндсэн хүчин зүйл болох хөдөлмөр эрхлэлтэд ч мөн чимээгүйхэн нөлөөлж байдаг. Судалгааны гол агуулга нь Улаанбаатар хотын агаарын бохирдол хөдөлмөрийн нийлүүлэлтийг багасгаж, бүтээмжийг бууруулж байгааг нотлоход төвлөрчээ. Танилцуулгыг Дайримаа бэлдэв. Энэхүү судалгааны гол зорилго нь Улаанбаатар хотын агаарын бохирдол хөдөлмөрийн зах зээлд богино хугацаанд хэрхэн нөлөөлж байгааг судлах байв. Түүнчлэн энэ нөлөөлөл нь нас хүйс, ажлын төрөл зэргээс хэрхэн хамаарч байгааг наривчлан авч үзжээ. Эцэст нь эдийн засгийн алдагдлыг тооцсон байна. Судалгаа нь тав баримтад тулгуурласан ба агаарын бохирдолтой тэмцэхэд чиглэсэн бодлогын шийдвэр бүхий санал дүүнэлт гаргаснаараа онцлог болжээ. Улаанбаатар бол өвлийн буюу хүйтний улиралд дэлхийн хамгийн их утаатай нийслэлийн нэг юм. Хотын хүн амын талаас илүү хувь нь төвийн дулаанд холбогдоогүй, гэр хороололд нүүрс галсаж амьдарч байна. Цаг агаарын хүйтэн нөхцөл байдал газар зүйн онцлог нь бохирдлыг бүр илүү гүнзгий, тогтвортой болгож жилд 300 орчим өдөр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон аюулгүй түвшнийг давсан үзүүлэлттэй байсаар иржээ. Өмнөх судалгаанууд агаарын бохирдол нь эрүүл мэнд, нас баралт, хүүхдийн өсөлт хөгжилд сөрөг нөлөөтэй баталсан байдаг. Харин хөдөлмөрийн зах зээлд үзүүлж буй богино хугацааны шууд нөлөөллийг тооцсон судалгаа цөөн. Монгол улсад энэ чиглэлийн дүн шинжилгээ бараг анх удаа хийгдсэн байна гэж хэлж болно. Судалгаанд 2014-өөс 2018 оны хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, агаарын чанарын станцын өгөгдөл, цаг агаарын мэдээллийг хамтд нь ашигласан байна. Үндсэн үзүүлэлт нь ажилласан 7 хоногийн цаг юм. Давхар хаалттай загвар, тоо бит загвар, мөн салхины хурдыг ашигласан инструмент хувьсагчийн 2 шатад загварыг ашиглан бохирдол хөдөлмөрийн цагт шалтгаантай нөлөөлж байгаа эсхийг шинжилэн тогтоожээ. Бүхрийн давхар эслийн агуулмж 1 шометр агаарт агуулгадах 1 микрограмм бодисоор нэмэгдэхэд хүний 7 хоногт ажиллах цаг дунджаар 30 минутаар багасч байгааг олж илрүүлжээ. Статистикийн үгээр бол сөрөг корреляцтай гарчээ. Түүнчлэн бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүд, залуу ажилчид, гадаа ажил хийдэг хүмүүс илүү ихээр өртөж байгааг тогтоосон байна. Энгийнээр хэлбэл утаа бол зөвхөн гэр хорооллын биш, нийгмийн бүх түвшний хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж буй чимээгүүн дээр хор уршиг ихээр дагуулдаг хүчин зүйл гэдгийг илтгэнэ. Хөдөлмөрийн цагийн бууралтаас үүдэлтэйгээр Монгол улсад жил тутам дунджаар 81.2 тэрбум төгрөг буюу 36 сая Америк долларын эдийн засгийн алдагдал учирч байна. Энэ нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний тэг 10.5%-тай тэнцэх хэмжээний хохирол юм. Гэхдээ 81.2 тэрбум төгрөг гэдэг бол зүгээр нэг тоо биш. Энэ мөнгөөр Улаанбаатар хотын бүх нийтийн тээврийг бүтэн жил үнэгүй явуулах боломжтой. Сургуулийн бүх хүүхдийг өглөөний цайгаар бүрэн хангаж болно. Эсвэл 160 мянган төгрөгийн албан хаагчийг 500 мянган төгрөгөөр урамшуулах хэмжээний боломжийг олгоно. Өдөр бүр бидний амьсгалж буй утаа ийм боломжуудыг чимээгүйхэн авч бодож байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний тэг 10.5% гэдгийг задлан тайлбарлая. Хэрвээ дотоодын нийт бүтээгдэхүүнийг нийт хүн амын бүтээсэн баялаг гэж үзвэл энэ алдагдал нь 200 монгол хүн бүтэн жил хөдөлмөрлөж байж бий болгох баялагийг агаарын бохирдол биднээс хулгайлж байна гэсэн үг. Үгээрч зогсохгүй утаатай өдрүүдийн нөлөө нь хөдөлмөрийн зах зээлд хуримтлагдсан даалт эрсдлийг бий болгож байна гэж судалгаанд дүнжээ. Судалгаанаас хэд хэдэн бодлогын санал гаргажээ. Агаарын чанарын хяналтын сүлжээг өргөжүүлэх, байгаль дээлтэй ногоон орон сууцны бодлогыг дэмжих, гэр хороололт, цахилгаан халаалт, цэвэр түлш нэвтрүүлэх, агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг үнэлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний мэдлэгийг тэлэх, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг болно. Эдгээр арга хэмжээг багцаар нь хэрэгжүүлснээр агаарын бохирдлыг бууруулах төдийгүй хөдөлмөрийн боломжийг хамгаалж чадна. Агаарын бохирдол бол эдийн засгийн өсөлтийг тушиж буй чимээгүй аюул юм. Агаарын бохирдол зөвхөн хувь хүний бие махбодын эсвэл эрүүл мэндийн асуудал хэдийнэ биш болжээ.
Асуудалд нухацтай хандвал агаарын бохирдол эдийн засгийн хөдөлгөгч хүч болох хөдөлмөрийн нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж байна. Хөдөлмөрийн нийлүүлэлт буурна гэдэг нь бүтээмж, орлого, улс орны эдийн засгийн тогтвортой байдалд хүргэх гол хөшүүргийг алдаж буй гэлтгэн. Үүнийг аль болох эрт ойлгож, цогц арга хэмжээ авах нь бид бүгд ирээдүйдээ хөрөнгө оруулж буй хэрэг юм. Энэхүү судалгааны гол сургамжийг танилцуулъя. Агаарын бохирдол бол зөвхөн байгаль орчны биш, эдийн засгийн болон нийгмийн тулгамдсан асуудал мөнөөс мөн. Агаарын бохирдолд илүү их өртдөг бүлэг бол эмэгтэйчүүд, хүүхэдтэй гэр бүл, гадаа ажил хийдэг хүмүүс бөгөөд тэдний ажлын цаг, бүтээмж буурч буй нийгмийн тэгш байдалд шууд нөлөөлж байна. Бодит амьдралд бидний хамгийн ойрын дотны өөрөөсөө ч илүү хайрладаг хүмүүсийг бай болгон онилсан аюултайсан болжээ. Цэвэр агаарын бодлого нь засгаас хэрэгжүүлэх хөдөлмөр нийгэм эдийн засгийн бодлоготой нэгт уялдаатай. Дүгнэн хэлбэл агаарын чанарыг багахынч болов сайжруулах нь томоохон үр нөлөө үзүүлнэ. Судалгааны үр дүн хүчтэй статистикийн хувьд батлагдсан ч ямар ч академик судалгаанд сайн гихтэй гэсэн дүн шинжилгээ зайлшгүй байх ёстой. Тиймээс энэ судалгааны хязгаарлалтуудыг товч танилцуулъя. Нэгдүгээр, ашигласан өгөгдөл нь жил бүрийн өөр төвөрт суурилсан хавсрагсан хөндлөн огтлын өгөгдөл буюу энгийнээр хэлбэл жил бүр өөр хүнээс авсан мэдээллийг ашигласан тул хувь хүний тогтвортой зан төлөв, байнгын нөлөөг бүрэн хянах боломжгүй байв. Хоёрдугаарт, агаарын бохирдлыг зөвхөн хөхрийн хит эслэр төлөөлүүлсэн. Харин эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт илүү хүчтэй сөрөг нөлөөтэй гэгддэг агаар дахь 2.5 микрометрээс бага диаметртэй нарийн ширхэг тоосонцор, азотын давхар эсэл зэрэг бусад агаарын бохирдуулагчийг хамруулж судлаагүй байна. Гуравдугаарт, судалгаа нь зөвхөн 7 хоногийн ажлын цагийг хэмжсэн бөгөөд цалин, бүтээмж, урт хугацааны үр дагавар зэрэг илүү гүнзгий үзүүлэлт тусгагдаагүй. Дөрөвдүгээрт, эндогийн чанарыг хянах зорилгоор салхины хурдыг хөхрийн хит эслийн оронд орлох хувьсагч болгон ашигласан. Гэвч салхин зарим бүс нутагт ажиллах нөхцөлд дэд бүтцтэй шууд болон шууд бусаар хамааралтай байж болзошгүй тул энэ хувьсагчийн гадны чанар бүрэн батлагдаагүй гэж үзэх үндэстэй юм. Энгийнээр хэлбэл салхинд шалтгаанд хувьсагчийн шалгуур бүрэн хангаагүй байна. Судалгааны үр дүн нь агаарын бохирдол хөдөлмөрийн оролцоонд шууд нөлөөлж буй богино хугацаанд нотолсон анхны тоон нотлооны нэг боловч цаашид өргөжүүлэн судлах хэд хэдэн чухал чиглэл байсаар байна. Нэгдүгээрт, зөвхөн хөхрийн хит эслийг авч үзсэн тул цаашид нарийн ширхэг тоосонцор, азотын давхар эсэл зэрэг бусад агаарын гол бохирдуулагчийн нөлөөг хамттан судалснаар агаарын бохирдлын нэгдсэн нөлөөллийг илүү бодиттой тооцох боломжтой. Хоёрдугаарт, хувь хүний хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой хандлага, дотоод зан төлөвийн нөлөөг илүү гүнзгий судлахын тулд хувь хүн дагсан буюу хугацааны туршид давтагдсан хэмжсэн өгөгдөл ашиглах нь зүйтэй. Гуравдугаарт, 7 хоногийн ажлын цагийн өөрчлөлтөөс гадна урт хугацааны орлого, бүтээмж, мэргэжлийн замналын өөрчлөлт зэрэг хөдөлмөрийн чанарын үзүүлэлтүүдэд үзүүлэх нөлөөг илүү нарийн хэмжих хэрэгтэй. Дөрөвдүгээрт, хөдөлмөрийн оролцоонд хүчтэй нөлөөлдөг даалт хүчин зүйл болох агаарын бохирдлын сэтгэл зүйн нөлөө, стресс, хөдөлмөрлөх хандлага зэрэг үл хэмжигдэх хүчин зүйлийг ч орхигдуулах учиргүй. Тавдугаарт, футаатай өдрүүдийн хөдөлмөрийн оролцоог алдагдуулахгүй байх, дэмжихэд чиглэсэн нийгмийн хамгаалал, уян хатан хөдөлмөрийн зохицуулалтын үүрэг, үр нөлөөг үнэлж, нийгмийн бодлогод тусгах хэрэгтэй. Эцэст нь, агаарын бохирдлын улмаас сургуулийн хичээл тасалддаг байдал нь хүүхдийн боловсролд нөлөөлж, улмаар тэдний ирээдүйн хөдөлмөр эрхлэлтэд хэрхэн тусахыг судлах нь сонирхолтой бас чухал чиглэл байх болно. Энэ судалгаатай танилцаад иргэн бүр утааг бууруулах үйл хэрэгт оролцох боломж бий гэж харлаа. Тухайлбал, агаарын бохирдлын нөлөө хор хөнөөлийн талаар мэдлэгдүүгээр энэ асуудлыг хөндөж ярилцаж байх, дор бүрнээ шийдэл эрэлхийлэх хэрэгтэй болов уу? Энэ агуулгаар энэхүү судалгаатай нэг бүрчлэн үг үсэг гэлгүй танилцаж, бусадтай хуваалцах хүсэлтэд хөтлөгдөн, хичээнгүйлэн танилцуулах илтгэлийг бэлтгэлээ. Товчоор хэлбэл, энэ талаар санаа зовноосоо сэтгэл гаргаж нэг ч гэсэн үйл хийгээсэй гэж хүсэж байна. Цэвэр эрчим хүч, байгаль дээлтэй орон сууцны бодлогыг дэмжих, өөрсдөө тийм орон сууцанд амьдрахыг эрмэлзэх, цусланд гардаг бол, Монголын сайхан нутгаараа аялдаг бол, ойрхонч хамаагүй салхинд гардаг бол, хог хаяхгүй байх. Нарны энергиэр ажилтдаг төхөөрөмж хэрэглэхийг хичээх зэрэг жижиг гэлтгүй бүх зүйл чухал юм. Хамгийн гол нь байгаль дэлхийтэй ойр байх, түүнийгээ чин сэтгэлээсээ хайрлах хэрэгтэй. Эрчим хүчээ хэмнэх, цэвэр түлш хэрэглэх дадалд суралцах, ойр тойрны хүмүүс, хүүхдүүддээ заах хэрэгтэй. Ногоон байгууламж нэмэгдүүлэх ажилд хүн бүр гар бие оролцох, жил бүр нэг биш дор хаяж 5 мод тарих, гол нь түүнийгээ эргэж, усалж арчлах, бусдыг уриалах, хотын зүлгэн дээр гიშгэхгүй, тойрч явах хэрэгтэй. Мөн бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгчдээс хариуцлага шаардах хэрэгтэй. Иргэдийн дуу хоолой бол бидэнд байгаа хамгийн хүчтэй зэвсэг юм. Бид их орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм зохицуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гэдгийг өдөр бүр санаж байгаарай. Агаар бол бид бүгдийн хамтын өмч юм. Хөрөнгө баялаг өглүүлэх, үлдээх бол тэр нь цэвэр агаар байг.
газар шороогоо байгалийн унган төрхөөр нь үзүүлцгээе. Байгаас дэлхийгээ хамгаалах нь зөвхөн төрийн бус, иргэн бүрийн журамт үүрэг юм. Хүн эрхтэй байж болно, бусдын эрхийг хүндэлж болно. Гэхдээ байгаль ихээ хамгаалах, хадгалах үүргээ гүн гүнзгий ухамсарлах хэрэгтэй. Дахин хэлэхэд амьсгалах тоолонд төрөвчөнд байгаа мөнгө багасах ёсгүй. Харин эсвэргээрээ хүн бүр идэвхтэй амьдарч баялаг бүтээх ёстой. Эрдэм шинжилгээний судалгааны ажил нь академик үг хэлэхээр цаасан дээр бичигдээд өнгөрөх ёсгүй. Харин гарсан үр дүн нь ажил хэрэг болгох хэрэгтэй. Үүний тулд бидний зүгээс шеэр хийх, басан дамжуулан ярих, мэдээллийг түгээх, мэдлэгийг хуваалцах нь зүүн хэрэг, өмнө нь хэлсэнчлэн иргэн хүний журамт үүрэг юм. Хуульч шуухай амьсгалын үндсэн Улаанбаатар хотын агаарын бохирдол хөдөлмөрийн нийлүүлэлтэд хэрхэн нөлөөлж байна вэ нэртэй судалгааны гол агуулгыг болон агаарын бохирдлыг бууруулахад хэн бүхний үүргийн талаар танилцууллаа. Хуульч шуухайн бусад блог нийтлэлийг уншаарай. Мэдлэг бол хүч. Хамтдаа хөгжицгөөе.